Энэхүү мэдээлэл нь зөвхөн боловсрол мэдээллийн зорилготой ямар нэгэн эмчилгээ, онцлогоо, эмчийн зөвлөгөөг орлохгүй гэдгийг та бүхэндээ сануулъя. Сайн байцгаана уу? Шимтэй арай подкастын өнөөдрийн дугаарыг хүлээн авцгаана уу? За бид өнөөдрийнхөө дугаараараа нэг чухал сэдвийн талаар ярилцах болно. Ингээд номоогоо подкастандаа урьж байна. Сайн уу номоо? Сайн уу? Танд болон сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Ямар гоё тод сонсогдож байна дуун. Тийм байна уу? Ашгүй дээ. Маш гоё тод ороод ирлээ. Бид хоёулаа алсын зайнаас хоёр тусдаа газраас подкастаа явуулдаг учраас нэгнийхээ хоолойг сонсоод ингээд харилцан ярилцаад энэ подкастаа хийдэг. Тэгээ өнөөдөр номогийн дуу маш гоё тод сонсогдож байна. Тэгэхээр энэ их гоё дугаар болох. Тех баха гэж. Би одоо энэ өнөөдрийнхөө подкастны дугаартаа зориулаад энд нэг надад захидал ирсэн байсан. Тэр захидал хаагаад болдоггүй юм аа. Юу вэ гэхээр нөгөө умайн тест. Англи хэлэн дээрээ cervical screening test гэж явдаг. Өмнө нь болохоор smear test гэж нэрлэдэг байсан. Тэр нь урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн үг. Тэгээд тестний захидал ирсэн баггүй юу. Тэгээ би тэр захиагаа бас энэ подкасттайгаа сэдвтэйгээ уялдуулаад яригээд хайсан чинь олдоггүй мөнгөнжин. Аа. Умайн хүзүүний одоо хавдраас сэргийлж байгаа тест гэсэн үг шүү дээ, тий? Тийм. Тэгэхээр танаа тэнд тэгвэл бас авдаг юм байна тий. Манай энд болохоор нөгөө шинжилгээ авдаг. Тэгээд нөгөө наснасаа шалтгаалаад яг ямар шинжилгээ авах вэ? Тэгээд дээр нь ялангуяа нөгөө умаа хүзүүч нь HPV гэдэг вирустай холбоотой байдаг тий. Энэ вирусын шинжилгээ эрэг сөрөг гарснаасаа шалтгаалаад дахиад хэдэн жил тутамд ямар шинжилгээ өгөх вэ гэдэг нь тодорхойлогддог юм билэ. Тэгээд сонирхуулаад хэлэхэд Швейцарт болохоор 21-с 29 наснд болохоор одоо яг энэ умайн хүзүүн хавдрын эрсдлийн өмнөх шинжилгээ гэх юм уу сэргийлэхийн шинжилгээ гэдэг. Энүүгээр болохоор HPV вирус байна уугүй юу гэдгийг энэ одоо шинжилж үздэг ийм шинжилгээ хийдэг. Тэгээд 30-аас 70 насны хооронд болохоор HPV вирус эрэг гарах юм бол эсийн шинжилгээ өгөх. За тэгээд сөрөг байсан ч гэсэн заавал HPV-гийн тестийг хийлгэх ийм зөвлөмж өгдөг юм билээ. Тэгээд хугацааны хувьд болохоор 3 жил тутамд хэрвээ энэ вирус сөрөг гарах юм бол 5 жил тутамд өгдөг юм байна. Тэгээ би ч одоо энэ дээрээ 10 жил болж байна. Тэгээд ялгаагүй нөгөө эрүүл мэндийн үйлчилгээг нь аваад явдаг болохоор би бас яг энэ төрлийн шинжилгээнүүдийг бол жил тутам ингээд өгөөд явдаг. Би энэ тестээ өгөхгүйгээр захиагаа хаагаад байгаа учраас болохоор энэ тестийг өгөхөд нэлээд өвдөлттэй. Тэгээд тэрнээс нь халшраад загтлаа хүлээж авсан мөртлөө өрхийн эмнэлэг рүүгээ явахгүй ингээд захиагаа нэг газар хийгээч гэсэн явж байгаа хариуцлагагүй хүн байхгүй юу? Энэ бол энэ тестийг өгөх маш шаардлагатай. Энд ч гэсэн UK-д бол 25-аас 64 наснд банга хүмүүсээс тестийг аваад энэ захидал явуулаад ирээдүйд ороорой гэж шалгаад. Тэгэхээр чи сая ингэсэн штэ нэмэ HPV Human Papilloma Virus гэдэг. Одоо хүмүүст тайлбарлаж өгвөл ямар учиртай юм бэ гэдгийг хэлэхгүй болвол хоёлаа шууд HPV гэд яриад явчихаар нэрийн чи товчлсон нэр болохоор тий байхаж мөн. Тэгээ сая нөгөө ярахаас өмнө өөрийнхөө нэг нийтдээ түүхийг хуваалцъя гэж бодоод би бас нөгөө анх энэ шинжилгээг өгсөн байхгүй юу. Тэгээд энэ шинжилгээ чинь яг таны хэлдгээр өвддөг. Тэгээд яг хөө мэдээж зарим нөгөө хүн болгоны ямиг мэдрэх мэдрэмж нь айгүй өөр идэг те. Зарим хүмүүст болохоор тэр нэг тийм өвдөлт мэдрэхгүй эсвэл тийм тухгүй мэдрэмж өгөхгүй байж болно. Зарим хүмүүст болохоор өвдөлт бас ингээд тухгүй мэдрэмж өгдөг юм билэ. Тэгээ би анх нөгөө хүүгээ гаргаад удаагүй очиж үзүүлэхдээ бас энэ шинжилгээний яг цаг нь болцсон байсан учраас өгсөн байхгүй юу. Тэгээд амар өвдөд би тэгээд нөгөө тэрнээсээ айгаад нөгөө хүн хитрхийх ингээ бие чангалаад гинт ингээ нөгөө айж хараа би орноос буусан чи миний бүр ингээ толгой эргээд ингээ бүр ингээ нөгөө яг ингээ ухаалтах гэдэг юм шиг мэдрэмж төрөөд тэгээд чи яа би айгүй сонирн болоод байна гэсэн чинь за энэ өрөөнд ороод орон дээр жоохон хөвтөж чагаад яв гэд. Тэгээд сувлагч нь намайг 30 минут асраад ус хийж өгөө, цай хийж өгөөд яаж ийн гэд ингээ даралтыг үзээд тэгээд хинжсэн. Тэгээд би ч гэсэн яг энэ шинжилгээг өгөхдөө амар айдаг. Би сая бас ялгаагүй тантай адилхан заримдаа ингээ юмнуудаа мартчихнаа. Тэгээд байжсэн чинь өнгөрсөн 2 сард манай эмэгтэйчүүдийн эмчийн
нөгөө туслахаас дуудлага ирээд За. тэгээ чи бүр ингээд 2 жил боллоо шинжилгээ өгөхгүй юу Ахаа. тэгээд яна уучлаарай ингээд ажил хичээлтэй үед ингээ мартчихжээ гэд тэгээд явж байгаа сая 4 сар шинжилгээ өгсөн. Тэгээд энд айгүй сонин одоо ингээд ямар нэгэн шинжилгээгөөр хариу одоо зүгээр ах юм бол ерөөсөө эргэж холбоо ирдэг байхгүй юу? Ямар санаа Тэгээд зовоосон юм бэ те. тий Тэгээд одоо яасан тэгэнгүүт болоо гэд те бодож. Тэгээ би эхэндээ тэрийг нь ойлгохгүй ярихгүй хахад яагаад байгаа юм болоо миний шинжилгээний хариу мартцсан юм болоо аль эсвэл одоо ямар нэгэн алдаа гарсан юм болоо гэд ингээ залгаа асуусан чинь манай эмч тэгсэн. Тэгэл ямар нэгэн чимээ байхгүй бол сайн л гэсэн үг шүү дээ. Чимээгүй байна гэдэг нь сайн гэсэн үг. Тэгэхээр залахгүй бол бити санаа зовоорой шинжилгээний чи хариу зүгээр гарсан гэсэн гэж хэлсэн байхгүй юу. Энд бас яг ялгаагүй тийм байдэн шүү. Тийм үү? No news, good news гэдэг шүү. Харин Хариу тийм. байхгүй бол тэгэл гоё асуудалтай бол шууд хүрээд ирээрээ. Тэгээд бүр нөгөө канцертай гэж гарах юм бол гэхдээ мэдээж тэр нь болохоор эхний тестээ аваад тэгээд дахиад нөгөө биопси буюу дээж те тэр хэсгийг аваад лабораторид явуулаад ингэсний дараагаар хэрвээ хавдартай гэж гарах юм бол хурдан хурж ирээрээ тэг хажуудаа хүн дагуулад хүрээд ирээрээ гэд тэр мэдийг дуулгадаг юм байна лээ. Тэгэхээр чимээгүй болчих юм бол тэгэл те зүгээр гэсэн. Гэтэ нөгөө араас нь залгадаг шүү дээ. Би нэг 7 хоногийн өмнө нэг тест өгсөн. Тэр яасан болоо гэж би бас яг тэгдэг. Тэгэхгүй санаа зовоод яг яасан болдоо гэж чимээгүй болчихоор те. Тэгээ өвдөлтийн хувьд нь шүү дээ нэмээ надад ингэж санагддаг. Нэмэгтэй хүмүүс айгүйх төвчээртэй дугаа явдаг. Тэгээ дээрэс нь ер нь энэ эмчилгээ дэлхийн бүхий л одоо үйл ажиллагаа эрэгтэй хүмүүс ингээд давамгаалчихсан ч гэх юм уу тий. Ийм болохоор жоохон тийм одоо өвдөлттэй тест хийдэг тий. Одоо эмэгтэйчүүдийн тал дээр янз бүрийн асуудал байхад эмэгтэйчүүд ингээд ярихаар энэ зүгээр байдаг л асуудал ч гэж үздэг юм уу тий. Иймэрхүү зүйл айгүйх байдаг юм шиг надад санагдаад байхгүй. Одоо сүүлийн үед одоо ялангуяа 40 гараад одоо ингээд бодох тусам эмэгтэйчүүдийн гадуурхал гэд хэлчихвэл яадаг юм бол иймэрхүү үзэгдэл ялангуяа нэмлэгийн орчинд айгүйх байдаг юм шиг санагддгийн. Одоо жишээлбэл тэгээд өвдөж гэнэ гэдэг чинь тэр шинжилгээг авахд өвдөж гэнэ гэдэг чинь бас ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг биш үү те. Одоо өвдөхөөр би одоо жишээлбэл тэр шинжилгээг очоо гүйччихэд өгчих хэвээр байтал чи айгүй амар өвддөг учраас тэрнээсээ халшраад нөгөө загтлаа баг өөрөөсөө нуучгаад ингээд хамгийн чухал юм гэдгийг мэдсээр байгаа мөртлөө авахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн асуудлыг жоохон тийм хайн гүцдэг энэ асуудал дэлхийн нийтээрээ байгаад байгаа юм шиг надад санагдав. Энэ ганцхан миний үзэл бодол биш л те зөндөө олон хүмүүс ярьдаг. Тийм шүү. Тийм тэгээ нөгөө тэгдэг штэ те. Эмэгтэй хүн бол жижигрүүлсэн эрэгтэй хүн биш гээд. Ягаад гэвэл бүх юм эмчилгээ тэгээд нөгөө онцлогоо хүртэл те одоо жишээлбэл зүрхний шигдээс гээд аваад үзэхэд эрэгтэй хүнд илрэх шинж тэмдэг, эмэгтэй хүнд илрэх шинж тэмдэг өөр байдаг. Гэтэл нөгөө одоо эрүүл мэндийн зөвлөмжүүд аль эсвэл нөгөө оншийг тодорхойлоход барьдаг стандарт шинж тэмдгүүд нь дандаа эрэгтэй хүн дээр байдаг. Тэгээд айгүй олон эмэгтэй хүмүүс энэ зүрхний шигдээсийг мэдхгүйгээсээ болоод амь насаа алдах тохиолдол байдаг. Яагаад гэвэл нөгөө шинж тэмдгийн эрэгтэй хүн дээр тулгуурлаад гаргацсан байдаг болохоор тэрийг мэдхгүй өнгөрөөчих тохиолдол байдаг гэд би бас уншиж ирсэн юм байна. Тэгэхээр яг эмэгтэй хүний асуудал бол ганцхан та битүүр ярьж байгаа зүйл ба штэ. Яг энэ дээр сүүлийн үед одоо мэрэгжилтнүүд ялангуяа нөгөө эмчнэр илүү төлөхгүй энийг бас яриад байгаа надаа ажиглагдчихсэн. Тэгэхээр гой санагдсан. Тийм шүү тий. Одоо аз болоход сошиал медианаас ч болоод ч тэр ерөнхийдөө энэ тал дээр нэлээд их яригадаад сөхөөд энэ ер нь сайн өөрчлөгдөх баха. Тэгээд ер нь ингээд бодоод үзэхээр нөгөө эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал эмэгтэйчүүдийн эрх нэлээд хожуус хөгдөж байгаа тий. Би нэг The Years гэдэг нэг ном уншсан. Францын зохиолчийн бичсэн. Энэ зохиол баг ямар шагнал вүлээ нэлээд том шагнал авч исэн ийм зохиол байхгүй. Тэгээ энэ ном дээр гогч нь болохоор Annie Ernaux гэж уншигдах баха. Буруу уншиж иж магадгүй. Энэ хүний бичсэн ном. Энэ хүн болохоор 1940-оос 2000 оны хооронд эмэгтэйчүүдийн одоо хувирал өөрчлөлт, тэнд соёлын нөлөө түүх ямар бага вэ Францд гэдгийг харуулдаг байхгүй юу. Тэгээ яг тэндээс ингээ харж ангууд чинь эмэгтэй хүний эрх ашиг ямар хожуу одоо ингэж учиртай болж ихсэн бэ? Эмэгтэй хүмүүсийн эрх ашигыг ямар их
дардаг байсан юм бэ? Тэгээ бид нарын эрх чөлөө чинь ямар хожуу ирсэн бэ гэдгийг яг ухаардаг байхгүй. Тэгэхээр тэрийгэ дагаад нөгөө судалгааны ажил зөвхөн залуу эрэгтэй хүмүүсийг хамруулчихдаг тий. Тэгээд тэрэн дээрээ үндэслэн нөгөө судалгааныхаа дүнгээ ийм байна гэж зөвлөмжтэй оруулчихдаг учраас тэр нь эмэгтэй хүмүүст тохирдоггүй. Тэгэхээр энэ байдал нь аз болоход одоо ингээд багаар ч гэсэн өөрчлөгдөөд эмэгтэй хүмүүсийг тусад нь авч судлаад тий. Тэгэд эмэгтэй хүнийг тусад нь судлахдаа сарын тэмдгийнхээ өмнөх үе шатанд явж гин үү, сарын тэмдгийн ирсний дараах үе шатандаа явж гин үү гэд маш гоё юм нарийн хэмжүүртэйгээр бас харж үзээд судалгаануудад хамруулж байгаа нь бас надад их таалагдчихж байгаа. Тэгэхээр зөв дүн судалгаа гарна. Тийм шүү. Тийм. Тэгээ би бас энэ Швейцарт анх ирээд гайхаж ирсэн юм. Швейцарт нөгөө эмэгтэйчүүдийн одоо эрэгтэй холбоотой эрэгтэйгш байх байдалтай энэ холбоотой хуулиуд бүр дөнгөж саяхан батлагдсан байгаа байхгүй юу? 1971 оноос эхлүүлээд нөгөө сонгогдох эрхийн тухай асуудал шийдэгдээд тэгээ 1981 онд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрэгтэйгш байдлыг үндсэн хуульд аль бие сур тусгасан. Гэхдээ энэ бүх кантон буюу бүх мужид хэрэгжиж эхэлсэн он 1990 он гэхээр амар наанагаа зүтэй дөнгөж саяхан энэ бүгдийг ингээд хийсэн юм явдал байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тэрнээс өмнө эмэгтэйчүүд бол ингээд нэлээд олон зүйлд ингээд орхигддог байсан гэдгийг харж ирсэн. Тэгээ энд нөгөө 3 сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр болдсон шүү дээ, тий? Тэгээ энд айгүй олон хүмүүс ингээ гарч ирээд тухайн жил болгон янз бүрийн сэдвээр, янз бүрийн байдлаар ингээ асуудал төвшүүлдэг. Сүүлийн жил болохоор эмэгтэйчүүд ажлын байран дээр эрэгтэй хүнтэй адилхан хэмжээнд үнэлэгддэггүй гэдгийг гаргаж ирээд тэрэн дээр санал асуулга аваад гарын үсэг аваад зогсож исэн. Одоо яг адилхан түвшинд адилхан хэмжээнд өглөө 8-аас орой 5 хүртэл ажилладаг. Мөртлөө цалин арай бага байдаг. За эсвэл нөгөө албан тушаал дэвших одоо тэр нөгөө боломж нь нэлээд бага байдаг гэсэн талаар бас ингээд ярьж исэн. Тэгээд бас нөгөө энд бас нэг сонирхолтой юм нөгөө одоо хүүхэд гаргасны дараа мэдээж яг хүүхэд гаргасны дараа ээж голлох үүргийг гүйцэтгэх нь яхааргүй хүлж байгаа учраас тий. Тэгээд нөгөө аавуудад бас энэ амралтыг болгодог болсон. Одоо жишээлбэл ингээ хүүхэдтэй болно шүү дээ. Гэр бүл хүүхэдтэй болох үед тухайн тэр амралтыг ээжийн амралт гэхгүйгээр гэр бүлийн амралт гэж өгөөд ээж аав хоёрын аль нэг нь авах боломжтой. Тэгэхээр одоо жишээлбэл ээж нь ажлаа үргэлжлүүлээд аав нь хүүхдээ харж болно. Эсвэл ээж нь хүүхдээ хараад аав нь ажлаа хийж болно. Эсвэл бүр ингээд хувьчлаад авчиж болдго юм билээ. Жишээлбэл за одоо 50% нь манай нөхөр ажилласаа жуулаа аваад харна, 50% нь би ажилласаа жуулаа аваад харна ч гэдэг юм уу. Иймэрхүү зохицуулт бас үүсэж байгаа нь харагдчихсэн. Тэгэхээр зөвхөн ээж ганцаараа хүүхдээ хараад суу гэсэн үг биш. Аавын дэмжлэгийг бас оролцуулж ирж байна тий. Тийм байдаг. Англи нэг аавуудад шинэ мамуутай болохоор аавуудад 2-7 хоногийн ажлын чөлөө тэр нь тэгтээ чөлөө болгоод тэгээд шинэ хүнтэйгээ эхнэрийгээ асраад байх юм боломжтой байдаг шиг санагдчих. Тэнд бас тийм байдаг. Тэгээд нөгөө яг нөгөө хүүхд харах одоо амралт хүүхдийн амралт нь болохоор тэрийг хүүхд асрах одоо үеэ болохоор хувааж авч болдго юм бэл. Гэтэ энд айгу бага байд ш тэр хугацаанд. Манай Монголд ч одоо гоё штэ 3 жил болцсон хаа би буруу санаагүй бол. За сайхан гоё хүүхдээ ингээд тийм өсгөж боож болох боломжтой хугацааг ингээд цаанаас нь олгоод өгч байгаа. Энд болохоор 4 сар байдаг шиг санагдаад байна. Бас багнахоо. Тийм тэгээд 4 сартаагаас эхлүүлээд хүүхдээ хүмүүс цэцэрлэгт өгдөг. Гэхдээ 4 сартаагаас эхлүүлэхдээ нөгөө 100%-аар биш хуваар ажиллаж болдог. Одоо жишээлбэл нэг 40% та ажиллаад 60% нь гэртээ байдаг ч юм уу эсвэл 50% та ажиллаад 50% нь гэртээ байдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар тийм зохицуулж бас болдго юм билээ. Тэгээ би саяхан нэрээ нэг хөөрхөн юу үзээд рилс ингээ үзчихсэн чинь гараад ирэхгүй юу? Тэгсэн чинь Монгол охин амар хөөрхөн ярьж исэн. Нэг нөгөө сарын тэмдгийн талаар ариун цэврийн хэрэглэл барьцсан ингээ явж исэн юм байна л да.
Тэгсэн чинь захирал нөө чи ингээд наадхаа ингээд нууж яваач маваач гэ хэлсэн гинэ. Тэгсэн чинь тэр охин дэгж аахгүй үгүй энэ ч яхаараа би ариун цэврийг хэрэглээ ингээд нуудаг юм бэ. Энд чи одоо эмэгтэй хүний хувьд одоо бид нар ямар дуртайдаа сарын тэмдэг ингээд ирүүлээд байгаа биш ингээд цаанаасаа ингээд байгалийн физиологийн ингээд үйл явц. Тэгээд энийг ингээд юм балиар заваан гэж авч үздэг. Тэгэнгүүтээ бас нэг бичлэг дээр умаа гэж ярьсан юм л да. Тэгсэн чинь умаа гэж ярьсан чинь амар олон хүмүүст орно. Ста нэрэ чи ийм үгийг ингэж хамаагүй хэллээ. Тэгээ умааг чи умаа гэхгүй би өөр юу гэх юм бэ гэх. Харин тий одоо яг тэр хэллэгийг зүгээр ингээ маягаар ашиглах тэгж нууж хааж биш эндээс л эхлэн штэ тэгхгүй энийг эмэгтэй хүний эд эрэхтэн умаа гэдэг чинь одоо хүүхэд бидний нөгөө ярьдгаар бол сав биз дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр лирэн хэлбэртэй. Лирэн хэлбэртэй хөндөй сав тэнд одоо хүүхэд боожж байгаа. Гоё ариун тийм гоё юм биз дээ. Умаа гэдэг чинь тий. Харин тэгэхээр бид хоёр өнөөдөр ярих сэдв маань үүнтэй нэлээд холбогдож байгаа. Нийт 8 дугаарыг хавдар гэдэг сэдвийн дор бид хоёр бэлдээд та бүхэндээ хүргэж байгаа. Тэгээ энэ удаагийн сэдв маань умаан хорт хавдар, умаан хүзүүний хорт хавдар тэгээ үүнтэй холбоотой мэдээлэл эрсдлийг хэрхэн бууруулах вэ? Хамгийн гол нь эрсдлийг яаж бууруулах вэ? Өөрсдөө хэрхэн хамгаалах вэ гэдэг тал дээр та нартаа мэдээлэл өгөх гэсэн юм аа. Тэгэхээр бид хоёр яг сэдв рүүгээ орчлоо тий умаа гэдэг. Тэгэхээр умаа гэд ярих юм бол эмэгтэй хүн жирэмсэн боллоо гэхэд ураг өсөж хөгждөг, их нүрээ тээж бойжулдаг тэр лир хэлбэрийн хөндөй савны талаар ярьж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр тэр савны дотуур хананд үүсдэг хавдрыг хэлж байгаа. Би болохоор илүү тэр нөгөө ханын дотор үүсэж байгаа хавдрын талаар түлхүү ярих гэж бодож байгаа. Номочи аль талаас нь ярих гэж бодож байна. Тэгээд энэ умаан доод хэсэгт тийм умаан хүзүү гэж байдаг. Энэ нь болохоор юу вэ гэхээр умааг үтрээтэй холбдог ийм хэсэг байгаа юм. Одоо төрсөлөх юм бол юм жижигхэн хаалга гэж болно. Одоо ингээд эмэгтэй хүний бие физиологийн байдлыг ингээд зургаар харах юм бол дээр нь ийм одоо хөндөй хэсэгтэй лирэн хэлбэртэй. Тэгээд доошо нарийнхан ийм завсар байгаа. Тэр хэсгийг болохоор умаан хүзүү гэж байгаа. Тэгэхээр би өнөөдөр болохоор илүү түлхүү умаан хүзүүний хорт хавдрын талаар яриад харин нэг зүйл ихч маань болохоор тэр лирэн хэлбэр буюу тэр нэг умаа гэдэг байгаа тий тэр хүндий хүүхэд бүрлдэж бий болдог тэр хэсгийн хавдрыг ингээд ярих гэж байгаа. Тийм, яг сайхан тодорхой нүдэнд дүрслэгдтэл нь тий бас ойлголт авсан бах. Тэгэхээр энэ хавдраар Их Британд бол жилд 10,200 эмэгтэй онцлогддог. Их Британд 4 дахь хамгийн түгээмэл хавдартай ордог. Нэгдүгээр нь хавдар, тэгээ уушиг, бүдүүн гэдэс, тэгээд дараа нь энэ умаан хавдар гэж. Ийм учраас нөгөө тесттэй өгөөрэй, шалгуулаарай гэд эмэгтэйчүүдэд захидал явуулаад идэг нь бас учиртай. Ягаад гэвэл эрт шатанд нь илрүүлж чадах юм бол мэдээж эмчилгээ сайн авдаг ийм төрлийн хорт хавдар юм байна. Тэгэхээр умаан хүзүүний хорт хавдар гэдэг нь болохоор англиар cervical cancer гэж нэрлэгдэж байгаа тий. Тэгээд ер нь ингээд бүх хавдруудыг аваад үзэхээр ерөөсөө л тухайн одоо эд эрэхтэн жишээлбэл нойр булчирхай байд юм уу, хотоод байд юм уу, илэг байдаг юм уу тэр эд эрэхтнүүдийн эсүүдэд жижиг өөрчлөлт гарснаар бий болж байгаа зүйл өвчин байгаа тий. Тэгэхээр умаан хүзүүний энэ эсүүдэд жижиг өөрчлөлт гараад тэр өөрчлөлт нь олон жилийн турш аажмаар хуримтлагдсаар байгаад зарим тохиолдолд бүх тохиолдолд биш зарим тохиолдолд ингээд хорт хавдар болдог. Тэгэхээр насны хувьд одоо энэ умаан хүзүүний хорт хавдрыг аваад үзэх юм бол 20-с доош наснд бол маш ховор байдаг. 20-с 30 наснд болохоор одоо HPV вирус гэдэг би энийг энэний дараа тайлбарлая. HPV вирусын халбар одоо элбэг байдаг болохоор яг энэ насанд бол одоо энэ HPV вирусын шинжилгээ эерэг гарах тохиолдол байдаг. За тэгээд 30-аас 40 наснд одоо энэтэй холбоотой энэ HPV вирусээр үүсгэгдсэн одоо энэ хавдрын урьдчил өөрчлөлтүүд бол олноор илэрч эхэлт юм билээ. Тэгээд 35-аас 50 наснда эмэгтэйчүүд ихэвчлэн умаан хүзүүний хавдар гэдэг өвчнөөр онцлогдох нь элбэг байдаг юм билээ. За тэгэнгүүт энэ умаан хүзүүний хорт хавдрын нэг онцлог шинжин гэх юм бол нийт одоо энэ хавдрыг аваад үзэх юм бол 70-аас дээш хувь нь HPV буюу монголоор болохоор энийг хүний хөхөнцөр вирус гэж нэрлэж байгаа. Энэ вирусаар үүсгэгддэг гэж үздэг.
Тэнгүүд энэ HPV вирус өөрөө 200 гаруй юм төрөлттэй вирусын юм том бүлэг юм байна. Тэнгүүд энэ вирус болохоор бүгдөө одоо хүнд аюултай биш. Харин хоёр төрлийн одоо вирус буюу HPV 16 болон 18 гэсэн энэ хоёр вирус нь одоо умайн хүзүүний эсэд ороод удаан хугацаанд байх юм бол хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй гэж ингэж үздэг юм билээ. За мөн HPV 31, 33, 45 гэх мэт нэршилтэй энэ вирусууд байдаг. Энэ нь болохоор үтрээ, гадна бэлэг эргэтэн, шулуун гэц залгуурын эргэтэн зэрэгт бас юм хавдрыг үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж бас үздгийн бэлээ. Тэгэхээр энэ HPV вирус нь болохоор бэлгийн замаар халдварлах боломж нь хамгийн өндөр байдаг. Тэгээд арьс болон салс бүрхүүлийн хүрэлцээгээр бас ингэж халдварладаг гэж үздэг юм бэлээ. Тэгвэл бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх маш чухал байх нь тий. Тийм. Тэгвэл би одоо бас нөгөө эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийн талаар ярил зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэр дундаа ямар насныханд энэ умайн хавдар илүү их тусаад байна вэ гэдээ ингээ харахаар 40-с дээш насныханд илүү тохиолдож байгаа. 40-с доош насныханд ховор ихэнхдээ цэвэршилтийн дараа энэ хавдраар уншлагддаг. Цэвэршилт гэхэд нь юу вэ гэхээр сарын тэмдэг ирэхэ болоод 12 сар буюу бүтэн жил болохыг хэлж байгаа тийм. Энэ талаар тусдана. Цэвэршилтийн талаар подкаст хийсэн байгаа. Та бүхэн маань тэрийг бас сонсорой. Эмэгтэй хүн бүхний сонсох ёстой, гэж байх ёстой. Ер нь бүх хүмүүсийн мэдчих ёстой юм сэдв байгаа шүү. Тэгэл одоо эмэгтэй хүн цэвэршээд цэвэршиж байна гэдэг нь сарын тэмдэг ирэхээ зогсчих байна гэсэн үг те бүтэн 1 жилийн хугацаанд. Гэтэл цэвэрсний дараа 2-3 жил болоод дахиад сарын тэмдэг ирж байгаа юм шиг цус гарч ивэл үнийг заавал үзүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл энэ хавдрын нэг онцлог нь бусад төрлийн хавдартай харьцуулахад эрт онцлогдож болдог. Жишээлбэл цус гарлаа гэхэд хүй дахиад сарын тэмдэг хүрээд ирчихвүдэ гэж бодоод гайхаад ингээд байх биш. Очоод үзүүлчих юм бол шинжилгээ хийлгэж байгаа учраас одоо юу болсон байна, яагаад цус гарч байна вэ гэдгийг цааш нь ингээд дэлгэрүүлж үзээд эмч тэгээд тэндээс одоо хавдар байна уу биш байна уу гэдгийг мэдэх боломжтой. Тэгэхээр цэвэрсэн хүмүүс доошогоо ямар нэгэн хэмжээр цус гарч байгаа юм бол заавал очиж үзүүлсэн дээрээ. Тэгээд хэрвээ цус гарч ивэл энэ хавдар болцсон юм бол бас биш. Хавдар байх магадлал байна уугүй юу гэдгийг нь шалгуулахын тулд эмч дээр очорой гэж. Тэгээ ингээд эмчид үзүүлэхээр эмч эход харна, скан хийн, тэгээд тэр хэсгийн эсээс дээж аваад цаашаа лаборатори руу явуулаад ингээд шалгаад хэвэн байна уу, хэвэн биш байна уу гэдгийг үзчихдэг. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр ерөөсөө эмчилгээг эрт эхлүүлэх хэрвээ хавдар үүссэн байх юм бол. Тэгэхээр ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл битгий хүлээ, дотроо битгий эргэлзэж суу, очоод заавал үзүүлээрэ гэж энэ подкастыг сонсож байгаа хүмүүстээ бас хэлмээр байна. Яг л эмэгтэйчүүд бол ер нь их эвтвчээртэй, бас альваг нэг бодоггүй те, бас хойшин тавиа, за гайгүй хэлгүүтэй гэд ингээд явчихдаг хүмүүс. Тэгэхээр өөртөө анхааралтай байгаад очиж үзүүлсэн дээр юм байна шүү. Тэгэхээр умайн хавдар болон умайн хүзүүний хорт хавдрын үед нөгөө цус гардаг гэдэг шинж тэмдэг нь бол нэлээд төстэй илэрдэг юм байна. Умайн хүзүүний хорт хавдрын үед эрт үедээ бол их хөвчлэн ямар ч шинж тэмдэг өгдөггүй. Харин ингээд бид нар өвчнийг мэдэхгүй ингээд даамжруулаад яваад байх тусам шинж тэмдгүүд өгч эхэлдэг. Хамгийн түгээмэл байдаг нь болохоор бэлгийн хавтлын үед ямар нэгэн өвдөлт өгөх, эсвэл бэлгийн хавтлын дараах цус алдалт гарах. За сарын тэмдэг хооронд ингээд цус гарахгүй штэ уг нь бол тий. Тэгтэл ингээд цус гарах. За цэвэршилтийн дараах цус алдалтууд, за усрахыг эсвэл ийм эвгүй үнэртэй ялгадас гарах. Мөн ийм аарцэг орчмын өвдөлтүүд илрэх зэрэг ийм шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Тэгээд зарим тохиолдолд ялангуяа нөгөө хожуу шатанд бид нар мэдэхгүй яваад хахаар нөгөө хавдар чинь өөр эд эргэтэн рүү одоо өсрөх ийм тохиолдлууд байдаг тий. Тэгэхээр нөгөө энэ умайн хүзүүний хорт хавдрыг бид нар мэдэхгүй удаан хугацаанд явах юм бол энэ хажуу одоо эргэтнүүд рүүгээ тарахад одоо шээхэд өвдөж болно, эсвэл шээстэй хамт цус гарах, за тэгээд ойр ойрхон шээх, за
гидстэй холбоотой гэх юм бол өтгөн хатах, өтгөнтэй хамт цус гарах, бие засахад өвдөх. За тэгээд нөгөө хавдрын үед ерөнхий илэрдэг шинж тэмдгүүд байдаг. Ядрах, турах, шалтгаангүйгээр жин алдах, хоолны дуршил буурах гэсэн ийм шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Энийг илрүүлэх болохоор хэд хэдэн арга байдаг юм байна. Нэгдүгээрт нь гэх юм бол нөгөө PAP тест гэдээ байдаг. Энэ бол хамгийн тийм түгээмэл шинжилгээний нэг юм байлээ. Эмэгтэйчүүдийн эмч болохоор нөгөө умайн хүзүүний гадаргуйгаас аваад түүнийг нь лабораторид ингээ явуулаад шинжилж үздэг. Хэвийн байна уу, ямар нэг өөр өсөл байна уу, хавдрын урдл өөрчлөлт байна уу, хавдрын эс байна уу гэдгийг шинжилж үздэг ийм шинжилгээ байдаг. Дараагийнх нь болохоор нөгөө HPV-гийн шинжилгээ байгаа. Энэ шинжилгээгээр болохоор умайн хүзүүний энэ сорцноос өндөр эрсдэлтэй HPV вирус байгаа эсхийг нь шалгадаг. Тэгэхээр PAP гэд тест нь болохоор эсийг хардаг бол HPV тест нь болохоор вирус байгаа эсхийг хардаг гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор энэ колпоскопи гэж нэрлэгдэж байгаа бас нэг тест байгаа. Энэ нь болохоор тусгай ингэж нөгөө томруулж хардаг юм дуран шинжилгээ байгаа байхгүй юу. Тэгэхээр эмч одоо умайн хүзүүг нь илүү ингэж томруулж хараад хэвийн бус хэсэг байна уу? Ямар нэгэн өөрчлөлт байх юм бол жишээлбэл ямар нэгэн ургацаг гэдэг байх юм бол тэр нь ямар хэмжээтэй байна, хаана байрлаж байна, эрсдэл байна уу гэдгийг шалгах юм билээ. Тэгээд дараагийнх нь болохоор биопси шинжилгээ байгаа. Энэ нь болохоор нөгөө с ิจ гтэй гэж тодорхойлогдлоо гэж бодъё л да. Одоо саяны өмнөх ярьсан 3 шинжилгээний дараа ямар нэгэн байдлаар с ิจ гтэй тохиолдол байх юм бол тэндээс маш юм жижигхэн эдийг нь тасалж аваад тэрийг нь лабораторид ингэ шинжилж үздэг. Ийм шинжилгээ байт юм байна. Тэгэхээр эдгээр шинжилгээнүүдээр дамжуулаад умайн хүзүүний хорт хавдрыг онцлох боломжтой байдаг юм байна. Тэгэхээр умайн хорт хавдрын хамгийн том эрсдэл нь юу вэ? Яг юу энэ хавдрыг үүсгэж юм болов гэд хараад үзэхээр их сонин үүсгдэг юм юу гэхээр илүүдэлчин юм бил. Илүүдэлчин дотроо нөгөө хит тархалт. Одоо хүний биеийн жинг аваад үзэхээр хэвийн жинтэй, илүүдэлжинтэй, тархалттай, хит тархалттай гэд нэлээ хэд хуваачсан байдаг штеп. Энэ тэр дундаа нөгөө илүүдэл хит тархалтай англи хэл дээр болохоор obesity те ийм хүмүүстэр энэ умайн хорт хавдар илүү эрсдэл өндөр байд юм байна. Юу ингээд энэ умайн хорт хавдрыг үүсгээд идэм бэ гэхээр мэдээж хэрэг нас те одоо юу гэх юм бэ хавдрын эрсдэл нь угаасаа өндөр настай болох тусмаа энэ хавдар илрэх энэ эрсдэл нь бүр өсдөг гэсэн үг. Энийн өмнөх дугаар дээр дархлаа гэдэг номноос жишээ аваад нэг хэсгийг уншиж та нарт сонирхолсон. Тэр хэсгээр бол бүр сайн тайлбарлсан байлээ. Тэгээ энэ ном байгаа хүмүүс уншаад үзээрэй. Тэгэхээр бидний биед уурга үүсгэж бий болгодог ийм нарийн механизм байдаг. Тэр нь давталтайгаар олон удаан жил янз бүрийн одоо өөрөөр үүрэгтэй, хэлбэртэй уургийг ингээ үүсгэж идэг. Гэт тэр нь яаж үүсдэг вэ гэхээр нөгөө ДНК-д байгаа мэдээллийн дагуу одоо өөрөөр хэлбэл бид нар нэг жор хараа жорын дагуу юм хийдэг шиг тэр цаана өгөгдсөн тэр мэдээллийн дагуу энэ уургуудыг янз бүрээр ингээд нуглаад өөрөөр хэлбэртэй болгоод тэгээд тэр уургууд нь эргээд янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг. Тэгтэл энэ одоо ингээд нас яваад ах тусам тэнд бас алдаа гардаг байна л да хүний биед бүр доод шатанда одоо эсийн хэмжээнд алдаа гарчгаар одоо тэр нь өөрийгөө тэр эс нь өөрийгөө хэтэрхий олон дахин хуйлаад хуйлсаар байгаа энэ нэг хавдар болох эрсдэл болдог. Тэгэхээр наслалт нь өөрөө энэ хавдрын эрсдлийг нэмдэг хүчин зүйлтэй орчдөг. Тэгэхээр умаан хорт хавдраар онцлогдсон ихэнх эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийг давсан ихэнх эмэгтэйчүүд зарим нь 75-аас 79 насны хооронд байдаг. Тэгэхээр энэ бас юуг харуулж байгаа гэхээр нас нь өөрөө тий хавдрын эрсдлийг ингээ өсгөждөг хүчин зүйл байх нэ. За дараагийн нэг болохоор бид нөгөө эстроген гэдэг даавар хэтэрхий ихсэх. Эстроген гэдэг даавар маань яг тодорхой хэмжээгээр байгаад биес хэрэглэхтэй гадагшилж байх хэвээр бол бүр хэтэрхий ихсчих юм бол бас энийг нэмдэг. За тэгээд эстроген даавар гэж юу вэ гэд мэдэхгүй байгаа хүмүүс товчхон танилцуулахад энэ нөгөө хар ярианд болохоор эмхтэй даавар гэж бид нар яриад байдаг те. Тэгээд хүмүүст ч гэсэн байдаг даавар цэвэршилтээс өндгөвч ихэвчлэн эстрогеныг ялгаруулдаг. Тэгээд прогестерон гэдэг өөр даавартай хамт хүний эмэгтэй хүний нөхөн өрчгөн
мөчлөгийг зохицуулж байдаг цаанаасаа. Цэвэршилтийн дараа өндгөвч даавар ялгаруулахаа болдог ч гэсэн бие өчүүхэн хэмжээний арай бага хэмжээний эстрогенийг үргэлжлүүлээд үүсгэж идэг. Тэр нь бас өөхөн эсүүдээс бас эстроген ялгарна. Тэгээд энэ эстроген умайн эсүүдийг ургаад хуваагдахад нөлөөлдөг, маш их том нөлөө үзүүлдэг гэж ойлгож болно. Харин эсүүд хуваагдах үед нь алдаа гарчвал миний түрүүчийн дурдсан одоо эсийн төвшин ДНК-гийн төвшөнд ингээд алдаа гарчих юм бол одоо хавдар үүсээд хавдар болчихдог гэсэн. Ийм учраас нөгөө эстроген хэтэрхий их байх тусам эрсдэл нь нэмэгдэнэ гэж үздэг. За дараагийн нэг шалтгаан эрсдлийг өсгөдөг хүчин зүйл нь болохоор юм бэлээ. Хөхний хорт хавдрын зарим хэлбэрийн эмчилгээнд ашигладаг ийм хүчтэй эм байгаа. Энэ эм эргээд нөгөө умайн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлчихдээ юм байна. За тэгээд бас нэг хүчин зүйл нь болохоор бидний хилж заншснаар сахарын хүчин буюу диабет байгаа. Диабеттэй хүмүүст умайн хорт хавдар тусах эрсдэл нь өсчихдөг. Тэгэхээр энэ сахарын хүчинг бид нар харахтаа зүгээр л одоо ингээд цусан сахар өсөд байдаг хүчин, эсвэл бүр ингээд муудахаараа хөлийн хуруунд нөлөөлөд хөлөө тайруулахад хүрдэг гэдгээс цаашгүй ойлголтгүй байдаг бол яг энэ сахарын хүчин гэж нэрлэдэг диабетээс хамаарад хавдруудын төрөл бүрийн хавдруудын эрсдэл хамгийн их өсдөг. Тэгээд энэ чихрийн өвдсөн хүмүүсээс бас тодорхой хувь нь хавдраар айгүйх ам насаа алддаг юм билээ. Тэгэхээр энэ сахарын өвчнг бол бид нар маш тийм ноцтойгоор авч үзэх хэрэгтэй. Тэгээ энэ чихрийн шижин бол ерөөсөө 1 2 гэж 2 төрөл байгаа. 2-дугаар төрөл нь бол амьдралын хэв маягаас нэлээд их хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл бидний сонголт шийдвэрээс нэлээд их хамаарч байгаа учраас энэ дээр нэлээд их яригдах хэрэгтэй болж байгаа. За тэгээд дараагийн нэг хүчин зүйл нь болохоор нөгөө умайн салст хэтэрхий их зузаараад баг. Хавдар биш ч гэсэн умайн салст хэвийн хэмжээнээс илүү их юм зузаардаг цаанаасаа юм өвчин байт юм билээ болдог. Одоо хэвийн нөхцөлд бол сарын тэмдгээрээ одоо тэнд зузаарсан байгаа хэсэг нь биеэс гадагшлаад гарч байгаа тий. Гэтэл энэ endometrial hyperplasia гэдэг энэ онцтой хүмүүсийн хувьд шинж тэмдэг нь болохоор сарын тэмдэг маш их хэмжээгээр ирдэг. Одоо ингээд ариун цэврийн хэрэглэлээ тавиад байн солих шаардлага. Тэр нь бүр ингээд нэвчээд хувцас руу хүртэл гарах хэмжээтэй тий. Тэгээд чи дөрөв бас хэлсэн тий сарын тэмдгийн хооронд цус гарахсгүй. Гэтэл сарын тэмдгийн хооронд бас цус гарах, цэвэршилтийн дараа цус алдалт гэдэг. Энэ бас нөгөө эрсдлийг өсгдөг юм байна. За дараагийн нэг эрсдэл нь юу байна вэ гэхээр хуучнаар бидний нэрлж одоо заншснаар бол PCOS polycystic ovary syndrome буюу олон уйланхаад өндөвчийн хам шинж гэдэг хуучин нэрээрээ. Энэний нэршил нь сая энэ жил өөрчлөгдсөн PMOC гэдэг нэртэй болчихсон. Өөрөөр хэлбэл polyendocrine metabolic ovarian syndrome. Зөвхөн өндөвчтэй холбоотой биш. Энэ нь болохоор бодисын солилцоотой. Тэгээд дээрэс нь өндөвчийн хам шинж гэж өөрчлөгдсөн. Тэгэхээр энийг ингээд сайн ингээд ухаад үзэхээр энэ бодисын солилцоо гэдэг зүйл маань хавдарт айгүйх нөлөөтэй, хавдрын эрсдлийг өсгөдөг хүчин зүйлсийн нэг болж байгаа. Хэвийн үед зүгээр бодисын солилцоо алдагдсан үедээ энэ эрсдлийг өсгöd байгаа. Тэгэхээр яагаад энэ нэршлиг өөрчилсөн зөв болсон бэ гэхээр зөвхөн дааврыг авч хардаг байсан бол цаашаа одоо инсулин, хүний биеийн жин, тэгээд цусны сахарын зохицуулалт, даралт, бодисын солилцооны асуудал юм гэдгийг өвчтөнд тодорхой хэлж өгөөд ингээд өвчтөнд хэлээд өчгөр одоо амьдралынхаа хэв маягаар зохицуулах, амьдралынхаа хэв маягтаа анхаарах ёстой шүү. Зөвхөн өндөвч тэр орчимд үүссэн одоо ургацгийг авахулаа зогсчдөг юм бишээ. Цаашдаа идж байгаа хоолндоо анхаарна, хөдөлгөөндөө анхаарна гэдгийг ойлгуулж өгж байгаа учраас эмчилгээний талаас нь аваад үзсэн ч гэсэн өвчтөнд ойлгуулахдаа ч гэсэн илүү дөхөн болж өгсөн юм бэлээ. Энэ эрсдлүүдийг ингээ хараад үзэхээр яг удамшил бас байгаа. Жишээ нь гэр бүлдэнтэй дотраар нэлээд их олон хүмүүс өвдөжсэн бол энэ генетикийн шалтгаанаа тэр дундаа Линч синдром гэж байгаа. Энэ удамшлын гений өөрчлөлт бит хоёр бас өмнөх дугаар дээр энийг дурдчихсэн. Энэ синдромтой хүмүүсийн хувьд болохоор гений өөрчлөлттэй учраас угаасаа нөгөө хавдраар өвчлөх магадлал нь өсчихдэг учраас тэр хавдруудын нэг нь энэ умайн хорт хавдар байх магадaltaй. Тэгэхээр
энэ бас эрсдэлт хүчин зүйлсд орчихдог. Гэхдээ нэг сонирхолтой мэдээлэл бас байдаг нь юу гэхээр хүүхэд төрүүлэхээр энэ эрсдэл харьцангуй багасч эхэлдэг. Яагаад тэгэхээр нөгөө хүүхэд төрүүлэх үед жирэмсний үед прогестерон гэдэг даавар маань нэлээд ихсээд эстроген гэдэг даавар багасчихдаг. Тэгээ үүнтэй холбоотой байж магадгүй гэж үзсэн билээ. Тэгэхээр энэ прогестерон, эстроген гэдэг энэ хоёр дааварт бас хүчээр байгаа. Тийм байна. Эстроген ихсвэл ингэж чинь прогестерон гэвэл ингээд энэ хоёрын зохицуулт дээр нэлээ их юм байгаад байгаамаа. Тэгээ та сая нөгөө уураг гэдээ ярьсан шүү дээ. Одоо хүний бие бол олон их 80 эсэс бүрдэж байгаа. Тэгээд эс бүр дотор ДНК-тай байдаг. Энэ нь болохоор тухайн эс хэрхэн ажиллах бүх зааврыг мэдээллийг агуулсан байдаг тийм. Тэгэхээр ДНК-д байгаа мэдээллийг ашиглаад эс дотор янз бүрийн уураг үйлдвэрлэгддэг. Уураг гэдэг нь эсийн одоо ажлыг гүйцэтгэдэг юм жижиг молекул гэж ойлгож байна. Жишээлх юм бол зарим уураг нь хүчил төрөгч зөөн, хоол боловсруулна, дархлааны хамгаалалт үүсгэдэг, эсийг хизээ хуваагдахыг зохицуулдаг. Тэгэхээр одоо миний яриад байгаа энэ умайн хүзүүний хорт хавдар дээр хоёр төрлийн уургийг авч үздэг. Тэр нь болохоор P53 болон RB гэсэн хоёр төрлийн уураг байдаг. Энэ P53 гэдгийг болохоор эрдэмтэд геномын хамгаалагч гэж ингэж тайлбарладаг юм лээ. За жишээгээр тайлбарлавал бүр ойлгомжтой болох байх. Ингээд нарны хит ягаан туяа, эсвэл химийн бодис, үрвсэл, вирус зэрэг олон зүйлээс болоод эсийн ДНК-д гэмтэл гарч болдог тий. Тэр үед нь болохоор энэ P53 гэдэг уураг идэвхжээд за зогсоорой, эхлээд гэмтлээ засаарай гэж гэсэн тохиог эсэд тушаалыг одоо эсэд өгдөг гэсэн үг. Хэрвээ гэмтэл бага байх юм бол одоо засварын багийг ажилуулад хэрв гэмтэл их байх юм бол чамайг засах боломжгүй болсон байна гэд эсийг өөрийгөө устгах юм тохиог нь өгдөг. Тэрийг нь болохоор бид нар апоптоз гэж нэрлэдэг байгаа тий. Эс өөрийгөө програмчлаад ингээд устгадаг тэр процессыг хэлж байгаа. Харин RB гэдэг нь болохоор юу вэ гэхээр ретинобластома протеин гэж нэрлэж байгаа. Энэ нь болохоор эсийн хуваагдлыг хяндаг ийм уураг байгаа байхгүй юу? Эсвэл шаардлагатай үедээ л уг нь хуваагдах ёстой тий. Гэтэл RBN уураг нь болохоор эсийг дараагийн шатанд орж үржихээс өмнө шалгаад асуудал байвал өсөлтийг нь зогсоох юм үүрэгтэй мэлээ. Тэгэхээр одоо энэ өндөр эрсдэлтэй энэ HPV гэсэн вирус яриад байгаа тий. Тэрэндээ HPV 16, HPV 18 гэсэн энэ хоёр вирус умайн хүзүүний эсэд орсны дараа зүгээр суухгүй нэг ажил хийнэ. Тэр нь юу вэ гэхээр тэр вирус нь өөрийн генээсээ хоёр төрлийн уургийг үйлдвэрлэдэг. Тэр нь болохоор E6 болон E7 гэсэн ийм хоёр уураг байгаа юм. Тэгэхээр энэ хоёр уураг ерөөсөө л энэ хавдрыг үүсгэх гол хүчин зүйл нь, гол шалтгаан нь. Тэгэхээр E уураг нь яадаг? E6 гэдэг уураг нь болохоор нөгөө түрүүчийн хилээд байгаа P53 гэсэн уурагтай ингээ холбогдчихдээ байна. Тэгээ зүгээр холбогдоод зогсохгүй одоо энэ P53-ыг тулах ажлыг нь хийгээд идэг гэсэн. Тэгэхээр нөгөө P53-ын хэмжээ нь эрс багасаад тэгэнгүүт нөгөө эсийн ДНК гэмтсэн ч гэсэн түүнийг нь мэдрээд дохио өгөхөөр P53 хангалттай болдоггүй. Тэгэхээр нөгөө эс хуваагдлаа зогсоохгүй, гэмтлээ бүрэн засахгүй, за тэгээд алдаатай хിവэрэ үргэлжлээд ингээд амьдраад идэг. Тэгэхээр энэ үед нэг мутац үүснэ, дараа нь дахиад нэг өөр нэг мутац нэмэгдэнэ, дараа дахиад нэг гээд олон жил энэ генетикийн алдаанууд аажмаар хуримтлагцаар хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг юм билээ. Харин нөгөө нэг E7 гэдэг уураг нь болохоор RB гэдэг нөгөө уурагтайгаа холбогдоод тэр RB гэдэг уургийн үйл ажиллагааг нь саатуулцдаг, одоо бууруулцдаг, саармагжуулцдаг гэсэн. Тэгэхээр дахиад саяны нөгөө эсийн замбраагүй олон хуваагдал тэгээд эсийн гэмтлийг үүсгэх боломжтой гэдэм билээ. Тэгээ энэ дээр нэг зүйлийг айгүй сайн тодруулж хэлэх ёстой. Тэр нь юу вэ гэхээр HPV вирус дандаа хавдар үүсгдэг үү гэвэл үгүй. Жишээлх юм бол 100 эмэгтэй одоо HPV вирус авлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол тэднээс 90 орчим хувь нь одоо вирусаа өөрийнхөө дархлааны системийн тусламжтайгаар устгачдаг. Харин цөөн хэсэг нь удаан хадгалагдана. За тэрнээс бүр цөөн хэсэг нь урт хугацааны давраа хавдар болдог гэсэн. Тэгэхээр HPV вирус бол зүгээр
шалтгаан болдог. Тэгээд тухайн хүний өөрийнх нь дархлааны тогтолцоо болон тэгээд дээр нь ямар вирус вэ гэдгээсээ шалтгаалаад хавдрын эрсдэл өндөр үү, дунд уу, бага уу гэдэг нь шийдэгдэнэ гэсэн үг. Тэгвэл нөгөө хүмүүс одоо HP вирус ингээд эрэг гарангуут нь яна би одоо яг ингээ хавдар тусах юм байна гэсэн айдас аваад идэг шүү дээ. Гэтэл тэр нь болохоор бүх хүнд бас тэгж үйлчилдэггүй юм байна лээ. Тэгэхээр бидний бие дотор асар олон зүйл явагдаж байдаг байгаа байхгүй юу тий. Болохоор гаднаас өнгөцгөн хараад нүүр мүрээ арчлаа тий. Арьсаа харчлаа ингэж мэгээд нэг тэгсгээд яваад байдаг. Гэтэл бидний бие дотор маш их юм явагдаж байдаг. Тэмцэл, хувирал, тэгэл эсвэл өөрийгөө устгах, эсвэл нэг зомби эс үүссэн бол тэрийг нь гарч ирээд цэвэрлдэг нэг хэсэг байх жишээтэй. Аюултай вирус ороод ирвэл тэрийг дарж идэг тий. Тэгээ мутац явагддаг. Тэгэхээр тэр мутац гэдэг үгийг тайлбар бүр ингээд дэлгэрүүлээд тайлбарлахын тулд би дахиад л нөгөө ном руугаа орох гэдэг юм л да. Яг тэр ном дээр маш гоё ойлгомжтой ингээд биччихсэн учраас ингээд уншаад хүмүүст хүрэхэд илүү төхөмтэй байгаа даа. Тэгээд би энэ ном руу ингээд эргээд номноос ишлэл аваад байл л да. Нар яг ингээд эсийг тусад нь маш урт хугацаанд семестр болгоод эсийн дотор явагдаж байгаа бүх үйл явдлуудыг үздэг. Тэгээ тэрийг ингээд нүдэнд харагдтал ойлгоод үзсэхэд амархан ч гэсэн эргээд хүнд тэрийг тайлбарлахад хамгийн хэцүү ойлгомжтой байдлаар хүрэхэд гэтэл энэ ном дээр болохоор ингээ гоё орчуулга нь их айтаахан ингээд тайлбарлаад оруулсан юм шиг санагдсан. Тэгэхээр би тэр хэсгийг нь бас мутац гэдэг үг гарч ирсэнтэй холбоотойгоор давтаад ингээд уншаад өгчий гэж бодлоо. Тэгвэл бүр гоё илүү ойлгомжтой гоё сууж өгөх байх гэж санагдаад. Тэгэхээр энд ингэж байгаа. Товчхондоо ДНК нь эсийн бүрэлдэхүүн хэсгүүд болон бүхий л уургийг бүтээх зааварчилгаа буюу амьдралын кодыг агуулдаг. Одоо нөгөө нэг зааврыг дотроо ингээ агуулчихсан байдаг гэж байна. За тэгэхээр эдгээр зааварчилгааг ДНК-гээс хуулбарлаж уураг үйлдвэрлэхт хөөрөмж болох рибосом руу шилжүүлээд уураг болгож хувиргана. За сая яг номогийн тайлбарсан нөгөө уураг үйлдвэрлэнэ гэдгсэн тий. Тэгэхээр дотор ингээ нэг бүхэл бүтэн үйлдвэрлэл явагдчихэдэг гэхээр аюул сонд. Эс гэдэг маань маш жижигхэн зүүнний үзүүр дээр тавихад харагдахааргүй тийм жижигхэн юм байгаа. Тэгтэл тэр дотор асар олон юм явагдчихэдэг гэхээр бүр гайхалтай тийм бүр сонь санагдаад идэх хөөх надад. За тэгээд эдгээр зааварчилгааг ДНК-гээс хуулбарлаж уураг үйлдвэрлэхт хөөрөмж болох рибосом руу шилжүүлнэ гэсэн тий. Мөн өөр уургийн тоо болон үйлдвэрлэлийн мөчлөгийн ачаар эс өөрийгөө тэтгэх, өдөөлтөд хариу үйлдэл үзүүлэх, эсвэл тодорхой нэг маягаар ажиллах гэх мэт ялгаатай зүйлс хийх боломжийг олгодог. Энэ үйл явц нь амьдралын цөм болдог тул генетикийн код гэмтсэн тохиолдолд янз янзын үр дагавартай. Магадгүй зарим уураг алдаатай хит цөөн бүтээгдэж эсийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. ДНК-гийн эдгээр өөрчлөлтийг мутац гэж нэрлэдэг гэж байна. Яг нөгөө мутац гэдэг донд нь ингээд алдаа гарчихна шүү дээ. Үртэй үг мэд санагдавч чухамдаа мөнөөх код баг зэрэг өөрчлөгдсөнийг илтгэнэ. Тэгэхээр бид нар нэг ингээд өмнө нь бас тайлбарлаж ирсэн л да номой дотор юм бичиж байхад тэр дунд ингээд алдаа гарчдаг гэдэг тийм. Тэр шиг бидний бие дотор бас ингээд алдаа үүсчихэд. Тэгээ тэр нь хорт хавдар болох уу үгүй юу гэдэг нь бас олон хүчин зүйлээс ингээ хамаарч байна. Тэгэхээр энгийн нэг эсийн генетикийн код өдөрт хэдэн 10,000 удаа гэмтэх бөгөөд энэ та өдөр бүр хэдэн их 80 жижиг мутацид өртдөг гэсэн. Энэ нь болохоор ингээд жамаараа байнга явагдчихэдэг хүчин зүйл. Одоо хүн бүхэнд нөгөө хавдрын эс үүсчээ да. Гэхдээ тэрийг ингээд засаад сэлбээд явцдаг гэд бит хоёр өмнөх дугаар дээр бас ярьсан шүү. Тэрийн ном дээр бас гарч иж байна л да. Гэхдээ бодит байдал дээр энэ тийм ч айхавтар мэдэгдэхгүй. Хүнд өөрт нь яг мэдэгдэхгүй. Сайн номоо бас хийсэнтэй урт удаан хугацаанд ингээ явсаар байгаад бүр болохоо байгаад гараад ирдэг гэд. Учир нь тэд баг бүгдээрээ нэг бол маш хурдан засагдаж үгүй бол ямар ч асуудал үүсэхдэггүй. Тиймээс бүх мутацийн дийлэнхэн тун өчүүхэн үр дагавартай. Хэрвээ үржсээр байгаа бол харин нөгөө гэмтэл нь нэмэгдсээр байгаад тэгээ цаашаага хоргүй хавдруулж үсээ зарим тохиолдолд бүр хортой хавдар болж үүсдэг гэсэн. Ингээд уншаад байвал айгүй гоё ойлгомжтой хэсгүүд зөндөө байна. Тэгэхээр бит хоёрын бас подкастын цаг хомс учраас саяны мутацийг ингээд зогсооё. Одоо харин энэ эс дотор явагдаад байгаа мутац явагдаад байгаа тэр үйл явцыг дэмжихийн тулд тий мутацыг биш шүү. Тэр алдааг яаж бууруулах вэ? Бид
амьдрал дээрээ гаднаасаа юу идэж, ямар хөдөлгөөн хийж, яавал энэ эрсдэл нь багасах вэ гэдэг талаар ярих юм бол бүр илүү гоётой болох юм болов уу гэж санагдаж байна. За тэгвэл би эхлэх үү? За тэгье. За миний ярьж байгаа болохоор умаа хүзүүний хорт хавдар. Энийг нөгөө байнга ингээ хилээд авахгүй бол заримдаа бас төөрөгдөж магадгүй. За инх цуглагч маань болохоор умайн хорт хавдрыг ярьж байгаа. За тэгэхээр умайн хүзүүний хорт хавдрын онцлог нь болохоор нөгөө HPV вирусын халдвар удаан хугацаанд умайн хүзүүний одоо эсэд одоо хадгалагдаад тэр нь одоо цаашаага зарим төрөл нь ингээд хавдар үүсгдэг гэж ярьсан тий. Тэгэхээр энэ одоо HPV вирус эерэг гарчихсан байгаа тохиолдолд яаж үүнийг цааш нь удаан хугацаанд эрсдлийг нь бууруулах вэ гэдгийг хоол тэжээлтэй холбож судалсан судалгааны ажлуудаас нэлээх байт юм билээ. Тэгээд би энэ 2003 оны хэвлэгдсэн судалгаагаа яг мэдээж нэлээд дээр үеийн судалгаа. Гэхдээ надад таалагдсан юм нь юу байсан бэ гэхээр нийт 33 судалгааг нэгтгээд тэгээд тэндээсээ дүн гаргасан байсан. Тэнгүүд тэр 33 судалгаанд нь болохоор 10 нь болохоор клиник туршилт байгаа юм. 8 нь болохоор нөгөө дагаж ажигласан судалгаа байдаг шүү дээ. Тийм судалгаа байгаа. 15 нь болохоор тохиолдол хяналтын судалгаа, case control судалгаа гэж байгаа. Энэ 18, 15 гээд нийт энэ 33 судалгааны үр дүнг нэгтгээд тэгээд энэ HPV вирус одоо хүний биед ингээд удаан хадгалах үед эрсдэл үүсдэг гэж штэ тий. Тэрийг яаж хоол тэжээлээр бууруулах вэ гэдгийг энэ судалсан юм байлээ. За тэнгүүт энэний үр дүнгээс харангуут ямар үр дүнгууд давхцаж гарч ирсэн бэ гэхээр нэгдүгээр жимс хүнсний ногоог тогтмол хэрэглэх. За тэр дундаа С витамин, витамин Е, бета каротин, тэгээд ликопин, лютин болон зеаксантин гэж бид ярьжсэн тий. Тэгээд криптоксатин гэсэн энэ бодисуудыг агуулсан энэ амин дэмүүдийг агуулсан хоол хүнсийг хэрэглэх нь умайн хүзүүний хавдрын урьдчил өөрчлөлт болон хавдраас одоо сэргийлэх боломжийг нэмэгдүүлж байна гэсэн байна. Тэгээд дахиад энэ судалгааг ингээд дотор нь ороод үзэнгүүт хоол хүнсээ дахиад дотор нь хоёр хуваацсан байна. Нэгдүгээрт нь болохоор эрсдлээс хамгаалах магадлал өндөртэй хүнсд нь болохоор витамин B9 байгаа юм билэ. Тэгээд витамин А болон витамин Е бол нэлээд магадлал өндөртэй гарсан билэ. Боломжтой буюу бас нэлээд урт хугацаанд ингээд тохируулаад хэрэглэх юм бол боломжит хүнсд нь болохоор витамин С, витамин B12 болон одоо бета каротин, ликопин гэх зэрэг бодисуудыг агуулсан хоол хүнс орсон юм билээ. Тэгэхээр витамин С-гээс эхлээд ярил л да. Витамин С гэдгийг бол бид нар одоо бүгд мэдж байгаа х. Бид хоёр бас подкастуудынхаа дунд нэлээд их тийм авчуулдаг, ярьдаг ийм зүйл байгаа. Витамин С бол хамгийн түгээмэл хүмүүсийн мэддэг юм антиоксидантын нэг байгаа тий. Тэгээ антиоксидант гэдэг нь болохоор эсийн гэмтлийг саармагжуулахад оролцдог юм чухал бодис байгаа. Тэгээд HPV-гийн халдвар удаан үргэлжлэх үед болохоор үрвсэл нэмэгдээд эсүүд илүү их нөгөө эсэлтэлтийн стресс ордог. Энэ үед витамин С нь эсийн хамгаалтын системийн нэг хэсэг болж ажилладаг буюу эсийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр витамин С-гээр хамгийн их баялаг хоол хүнс юу вэ гэхээр одоо манай Монгол цэцэргэн байна, нохоо шуу байна, үхрийн нүд байна, киви, гүзээлцгэн, жүрж, мандарин, брокколи, амтд чинжүү зэрэг ордог. Тэгэхээр өдөр бүр одоо саяны хэлсэн жимс юм уу эсвэл ногооноос нэгээс хоёр төрлийг идээд авах юм бол бид нар бас витамин С-ийг авах боломжтой. Тэгээ витамин С-ийн бас нэг онцлог нь одоо бид нар нөгөө хэтрүүлээд идчихвэл яана гэсэн айдас байх хэрэггүй. Яагаад гэвэл овсон дуустдаг амин дэм болохоор одоо биеэс ингээд илүүдэл байх юм бол гадагшилчдаг тий. Тэгэхээр одоо жишээлх юм бол өглөөний цайн дээрээ нэг жоохон жүрж өглөөний цайтайгаа идээд өдрийн хоолнд нь брокколи юм уу амтд чинжүү орсон хоол хийгээд за оройн хоолныхаа хажуу дахиад бага хэмжээний гоё өөрөө гэртээ бэлтгэсэн цэцэрганы шүү суух ч юм уу. Иймэрхүү байдлаар бас витамин С-гээ нөхөх боломжтой. За дараагийнх нь болохоор витамин Е байгаа. Витамин Е бол эсийн одоо мембраныг хамгаалахад маш чухал үүрэгтэй. Одоо эсийн энэ гаднах хэсэг бол өөх тосноос бүрдэж байгаа тий. Тэгэхээр эсэлтэлтийн стресс ихсэхэд хамгийн түрүүнд саяны энэ хэлж байгаа энэ бүрхүүл энэ бүтэц хамгийн түрүүнд гэмтдэг.
Тэгэхээр витамин Е бол эсийн мембраныг хамгаалахад оролцдог антиоксидант үүрэгтэй байдаг. Витамин Е-гээр баялаг хоол хүнс гэдэг юм бол бүх төрлийн самар байна. Тэр зүүндээ буйл самар, хушиг самар орж байна. За тэгээд наран цэцгийн үрнүүд байдаг шүү дээ. Наран цэцгийн үр байна, хулууны үр. За тэгээд авокадо болон оливын тос бусад төрлийн ургамлын тосууд ордог. Тэгэхээр хэрвээ HPV вирусын шинжилгээ хэрвээ эерэг гарсан байх юм бол одоо жишээлбэл өдөр бүр нэг атга самар идэх ч юм уу эсвэл оливын тосыг салат хийхдээ эсвэл хоол хийхдээ хөнгөн хуурахтаа хэрэглэх. За тэгээд хоол болон өглөөний цайн дээрээ бага хэмжээний үр болон самрыг нэмэх байдлаар бас витамин Е-гийнхаа хэрэгцээг хангах боломжтой. Дараагийн бас нэг чухал бодис бол бета-каротин байгаа. Бета-каротин гэдэг нь болохоор А витамины одоо урьдчилан бодис гэж ойлгож болно. Би шаардлагатай үед бета-каротиныг А витамин болгож хувиргадаг тий. Тэгэхээр А витамин бол хүний дархлаа болон эсийн хэвийн үйл ажиллагаанд оролцдог ийм чухал бодис байгаа. Тэгэхээр умай хүзүү бол өөрөө нөгөө салс бүрхүүлтэй эрэхтэй учраас одоо энэ А аминдин бол маш чухал ач холбогдолтой болоод хувирчиж байгаа. Тэгэхээр А аминдимээр баялаг хүнс бол ихэвчлэн улбар шар өнгийн хүнсийн ногоо болон жимсүүд байдаг те. Тэгэхээр луван, хулуу, амтад төмс, манго гэх мэт хүнсийг өдөр тутамдаа бас хэрглэжээвэл зүгээр байдаг. Тэгээд энэ бета-каротины болохоор өөрөө тосон дуустдаг аминдин байгаа. Тэгэхээр нөгөө тостой баг зэрэг тослог хүнстэй амт хэрэглэх юм бол шимэгдэлт нь бас илүү сайжирдаг байгаа. За тэгээд эндээс бас нэг бүгдийг ингээд дурдаад байвал нэлээд нуршсан болчих гээд байна. Би нэг юуг дурдаад дуусгая гэж бодож байна. Тэр нь болохоор ликопен бол улаан өнгийг үүсгдэг юм ургамлын шим байгаа. Энэ бас ийм хүчтэй антиоксидант гэж тооцогддог. Тэгээд ликопены хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр дулааны боловсруулалтанд оруулах буюу чанах одоо болгох үед нь болохоор шимэгдэлт нь илүү нэмэгддэг. Хамгийн их агуулгадаг хүнс бол улаан лойл байдаг. Тэгэхээр улаан лойлыг шууд ингээ угаагаад идэхээс илүүтэйгээр улаан лойлын шүл юм уу эсвэл паста соус нухаш зэргээр идэх юм бол ийм хэлбэрээр идэх юм бол шимэгдэлт нь бас илүү сайн байдаг. Тэгэхээр эдгээр хүнсүүдийг одоо өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглээд тэгээд энэ HPV вирусын урьдчил энэ хавдрын эрсдлээс бас өөрийгөө хамгаалах боломжтой байдгийг нэлээд олон судалгаанууд харуулсан байт юм байлээ шүү. Тэгээд эргээд ингээд харахаар бидний идж байгаа хоол хүнс зүгээр одоо өлсөлтийг дарах биш, цаашаага нөгөө эсэд маш их нөлөөтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм тий. Витамин Д-гээр элбэг хүнс хэрэглэхээр антиоксидантын нөлөөтэй, өөрөөр хэлбэл тэр эсүүдэд үүсэж байгаа хортоо нэгдлийг нь тэр эсэд дутагдаад байгаа атом дутагдж байгаа тэр зүйлийг нь өгдөг, саармөржүүлдэг тэр хортоо зүйлсийг нь тий. Тэгэхээр витамин С-г маш гоё хүний бие зохицуулчихдаг. Өөрөө илүү гарах юм бол шээсэр гадагшлуулчихна. Тэгээд хүн өөрөө биеэсээ энэ аминдимыг нийлэгжүүлж үүсгэж чаддгүй учраас заавал хоол хүнсээрээ нөхөж аавна. Ямар хоол хүнсэнд энэ витамин С илүү их байгаад байна вэ гэхээр одоо шинэхэн сая намайг дурдсан хоол хүнс. Тэгэхээр ийм хоол хүнсийг хүүхдүүддээ өгье гэхээр ногоо иддгүү голдог хүүхэд ах юм бол би өмнөх дугаартаа бас ярьсан. Гэхдээ нэг аргаа дахиад автчих. Яагтвэл би энэ олон жилийн турш энэ аргыг хэрэгжилж байгаа учраас та нартай хуваалцах гэдэг. Яг хоол хийгээд гэртээ сонгиноо хуураад ингээ галтгоонд гой үнэр гарах үед нь хүний бие цаанаасаа шүлс ялгаруулад хоол боловсруулахад бэлдэж эхэлдэг. Яг тэр үед нь хүүхдүүдтэй нэг савхалсан амтад шинж үуч юм уу те эсвэл одоо витамин С агуулсан юм юу гэдэг. Би бол брокколиг хөнхөн юу яагаад жигнээд тэгээ дээр нь маслаар ингээд утгаад хайлуулж утгаж байгаа цэцгийн тосонд. Дээрээс нь баг зэргийн юм хатаасан юу нэмчихдэг сармис. Тэгээд ингээд өгөхөр нөгөө бэлтгэгдчихсэн байгаа хүний бие биш цаанаасаа одоо хоол хүсэмжилж байгаа тэр бие нь хоол ингээд санал болгохоор амархан иддэг. Тэгээ энэ аргыг би сахар номдоо бичсэн. Энийг байнга ингээд ашиглаад авах юм бол баг гэлтгүй энэ антиоксидантыг тэр хавдрын эсрэг нөлөөтэй зүйлийг гэр бүлийнхэндээ баг багаар ингээд өгöd юм гэсэн. Тэгэхээр дандаа ийм жижиг юм шиг мөртлөө олон янзын аргыг
хэрглэж явснараа бид нар бас нөгөө эсүүдтэй сайн үйлчилж чадна гэсэн үг. Тэгээд номогийн саяны танилцуулсан бүх тэр ургамлын шимүүд гэдэг нь полифенол янз бүрийн ургамлын шимүүд байгаа тийм. Эдгээр нь хавдрын эсрэг маш сайн үйлчлэгээтэй. Яаж бас үйлчлээд байгаа вэ гэхээр өөхөн эдээс одоо үүсч бий болж байгаа, өөхнөөс бий болоод байгаа, бид үүсгэж байгаа тэр үрвслийг бас намжаах үйлчлэгээтэй байдаг. Тэгэхээр энэ умаан хорт хавдрыг хараад үзэхээр хамгийн их одоо үүсгэж байгаа тэр нөлөөтэй эрсдэл хүчин зүйл нь бол хид таргалалт гэж би өмнө хэлсэн шүү дээ. Тэгэхээр хид таргалалт гэдэг нь юу байна вэ гэхээр өөхөн эд нэмэгдчихэд байгаа юм бид нарт. Тэгэхээр өөхөн эд гэдэг нь бол одоо гидс хэвлийн орчмороо бид ингээ илүү их таргалаад байгаа юм бол энэ нь бас нөгөө жинд нөлөөлөөд эргээ жингээ шалгаад үзэхээр нэлээд их жин нэмчихсэн байгаа. Тэгээ дээрэс нь хэвлийн орчмоор өөхөн эд цуглаад ах юм бол үрвсэл их үүсч эхэлдэг. Тэгэхээр өөхөн эдийг ингээд салгаад дотор нь байгаа эсийг нь аваад хараад үзэхээр энгийн үедээ өөхөн эс юм жижигхэн одоо хэд хэдэн өөхөн эсүүдийг нийлээд ингээд хөрхөн бөмбөг шиг байлаа гэж бодъё л доо. За тэгэхээр таргалалтын үеийн өөхөн эд нь тэрнээсээ жоохон томроод ингээд тэлээд ингээд дотроо өөхөн эсүүд нь өөрснөө таргалаад байна гэсэн үг. Томроод хэмжээ нь ихсээд. За тэгээд хэд таргалтын үеийн өөхөн эдийг ингээд аваад үзэхээр бүр ингээд олон юм бөмбөлгийг ингээд олсоор ингээд хүрээлчихсэн юм шиг ингээд бүр ингээд томроод ирж байгаа. За ингээд томроод ирсэн үеийн өөхийг хараад үзэхээр тэр орчимд цусан хангамж нь багасаад эхэлдэг. Цус хангалттай очиж дийлэхгүй байх гэсэн үг. Яагаад гэвэл бүр ингээд томорчихж байгаа учраас. Тэгээд цусан хангамж тэнд байхгүй байхаар яах вэ гэхээр нөгөө цусаар дамжиж очих хэвээр хүчил төрөгч дутагдаж эхэлнэ. Олигтой хүчил төрөгч очихгүй. За ингэнгүүт тэлж багтаамжгүй босон нөгөө өөхөн эсүүд хагарч эхэлдэг зарим нь. Хагарч эхлэхээр тэр эс чи үхчихэж гин гэсэн үг тий. Хагараад доторх юмнууд нь гоожоод гараад ирж гин гэсэн. За тэгэнгүүт одоо макрофаж буюу дархлааны эсүүд тэр тосон туслуудыг ингээд цэвэрлэх үйл ажиллагаа явагддаг. Тэнд тэгээд ингээд гоожоод орчноо бохирдуулаад байж болохгүй байна шүү дээ. Тэгэхээр одоо биеэс дархлааны эсүүд гарч ирээд тэр макрофаж гэж нэрлэгддэг. Гой цэвэрлэгээ явуулж эхэлнэ. Тэгээд энэ түргэн устгал явуулж дийлэхгүйгээс болоод ойролцоох нөгөө эдүүд рүү нөгөө гоожсон, гинтсэн, үхчихсэн эсүүд нь ингээд тархаад тэгээд тэр орчмоо бас өрөвсүүлж эхэлдэг. Тэгээд ингээд урт хугацаагаар яваад ах юм бол нөгөө одоо жишээ нь дотор эргэтэн дээр аваад үзэх юм бол бидний хамгийн чухал нойр болцохоо гэдэг эргэтэн байна те. Инсулин гэдэг даавар ялгаруулдаг. Тэр эргэтэн дээр бас энэ өөх ингээд ихсээ. Тэгээд тэр дундаа өөх нь хагараад ийм асуудал тэр хавцаа нэг юм бохирдол үүсэж эхэлж штэ. Ингэхээр бас инсулины дүжрэл тэгээд сахарын өвчин үүсэх эрсдлийг нэмчихдэг. Энэ инсулины дүжрэл нь сахарын өвчин үүсгэх эрсдлийг нэмнэ. Сахарын өвчтөй болсон хүмүүс умаан хорт хавдар үүсэх эрсдэл нь бас нэмэгддэг. Тэгэхээр эргээд нөгөө эрсдлийг бууруулах талаар яриад үзэхээр өөхөө бууруулах хэрэгтэй болчихж байгааз. Яг энэ миний ярьсан үе шатыг ингээд задлаад. Тэгэхээр өөхийг бууруулах нь угаасаа айгүй хэцүү асуудал та тий. Яагаад гэвэл энэ нөгөө хооллох, хэв маяг, хүрээлэн буй орчны нөлөө энэ бүхэнтэй холбоотой учраас энэ нэлийн хэцэг. Гэхдээ бид хичээх юм бол одоо илүүдэлж ингээ бага хэмжээгээр ч гэсэн ингээ багасгаад байх юм бол үр дүн бол маш өндөр байд юм билээ. Эрсдэл нь шууд багасаад эхэлт юм билээ энэ хорт хавдрын. Тэгэхээр бид одоо амьдралдаа яаж хөдөлгөөнөө нэмэх вэ гэдэг талаар ярих хэрэгтэй болчихж байгаа. Удаан хугацаагаар ингээ суугаа амьдралын хэв маягтай байх нь умаан хорт хавдрын эрсдлийг бас нэмэгдүүлдэг нь судалгаагаар харагдсан билээ. Жишээ нь өдөрт 9 эсвэл түүнээс дээш цаг сууж ажилтдаг эмэгтэйчүүд эсвэл зүгээр ингээ сууж идэх хүмүүст өдөрт 3-аас бага цагаар нэг суухтаа тий суудаг ийм идэвхтэй хөдөлгөөнтэй эмэгтэйчүүдэд ингээ харьцуулаад үзэхээр умаан хорт хавдрын эрсдэл нь 2 дахин өндөр байдаг. Нөгөө илүү суугаад байгаа хүмүүстэй. Яг ийм учраас энийгээ бид нар мэдээд авчгаараа одоо яах вэ гэхээр одоо суугаа ажилтдаг хүмүүс зөндөө байгаа тий. Дундуур нөгөө сэрүүлгээ тавьчихад босоод нэг дороо 10 үсэрдэг ч юм уу эсвэл цай аяглахтаа босоод гидсний таталт хийчихдэг ч юм уу. Би болохоор нөгөө
бас их сууж ажилтдаг учраас кофегоо ингээ хийхдээ кофе гэж аяа удаан гоождаг байхгүй манай кофе машин. Тэр хооронд яг галтгооныхаа нэг юм булан ашиглаа тэр булан дээр гар дээрээ ингээ дээшгээ таталтгийг хөлөө дээш нь 10 яг 15 хийхэд 10-аас 15 хийхэд миний кофе ингээд гоож дуусаад аяган дүүрээд ингээ гоё таардаг. Тэгээд ийм гоё юмтай уйлдуулаа дундуур нь бас хөдөлгөөн нэмээд авах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хөдөлгөөнийг яаж амьдралын одоо хэм маягтайгаа өөрийнхөө хийдэг зүйлтэй хавсаргах вэ гэдэг талаар бид тээр бас дасгал хөдөлгөөний талаар ярьсан подкастны дугаар дээрээ ярьсан байгаа. Тэгээ миний хувьд нөгөө доошоогоо мейлбокс буюу захааны хайрцагаа шалгахаар буухта шатаар буугаад тэгтээ нөгөө хөлөндөө хүндрүүлэгч зүгээд буудаг тэр дадлаа хэрэгжүүлж байгаа. Тэгээд өдөрт дэлгэцийн ард сууж юм хичээлээ хийхдээ хажуудаа нөгөө юм гарын атгалт хийдэг юм жижигэн төхөөрөмж байдаг. Тэрийг бас ингээд юм уншаа сууж явахдаа ингээд хийгээд ингээд бацах байдлаар бас жоохон ч гэсэн хөдөлгөөн хийх гээд хичээгээд байгаа. Тэгээд харин тийм. Тэгэхээр тасгал хөдөлгөөн гэдэг юм ерөөсөө яахааргүй ганцхан хавдар гэхгүй бүх өвчнөдтэй очиж холбогдоод байгаа тийм бид хоёрын одоо энэ подкастуудын дугаарыг бэлтгэж явах үед уншсан баг бүх судалгаан дээр дасгал хөдөлгөөн, амьдралын хэм маяг, тэгээд дээр нь тархалт болон хоол хүнс гэсэн энэ гурван зүйл бол ингээд байнгын дурддагдж байгаа. Тийм. Тэгэхээр баг гэлтгүй бүрийг ингээ хараад үзэхээр хөдөлгөөн одоо жилийн дараа аваад үзэхээр тэр маань өдөр бүр хийсэн тэр хөдөлгөөнүүд маань нэлээд их болчихсон байхгүй тий. 2024 онд канцер сэтгүүлд хэвлэгдсэн эндометрийн хорт хавдрын урьдчилан сэргийлэлт ба эмчилгээний сүүлийн үеийн тойм судалгаа гэж судалгааг би уншиж үзсэн. Тэрэн дээр болохоор 3 жилийн хугацаанд биеийн жингийнхаа ердөө 5% бууруулахад одоо энэ хорт хавдрынх нь эрсдэл 39%-аар буурсан гэж байгаа байхгүй. Тэгэхдээ энэ донд бас нэг сонирхолтой юм байсан. Юу байсан бэ гэхээр жингээ одоо нөгөө йо-йо дайетсан гэдэг чинь нэг жин нэмээд нэг хасаад, нэг жин нэмээд нэг хасаад хэтэрхий хаснаа буцаагаад нэмээд байх юм бол эргээд нөгөө эрсдэл нь бас нэмэгддэг. Байнга хэлбэлзүүлээд байх нь бас тийм сайн биш гэсэн. Тэгэхээр доктортойгоор жингээ хасах юм бол эрсдэл нь бол буурдаг. Одоо нэг хасчаал буцаад их нэмээд их хасаад их нэмээд байвал бас сайн нөлөө байхгүй гэдэг нь энэ судалгаагаар харагдсан билээ. Тэгэхээр бид юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр нөгөө амьдралынхаа хэв маяг нойроо сайжруулах, сайн унтаж амрах энэ бол жинд маш их нөлөөлдөг. Алкоголоо багасгах. Алкогол бол эсэн дээр аваад үзэхээр эсийн дээр гадаргуу ийм одоо өөхөн тосон зүйл байдаг, тосоор бүрхэгдсэн. Тэгэхээр тэр лүү ингээ ус нэвчгтэй осмосис гэдэг усан гэд айтайхан орчин. Бусад зүйл орохдоо заавал тийм рецептор гэд ингээ байрлчихсан байгаа зүйлтэй нэвцэлдэж холбогдож ээж дутагшоогоо нэвтэрдэг. Гэтэл алкогол агуулгаддаг этанол бол шууд тэрийг нөгөө нэвчээд орчих чадвартай. Тэгэхээр тэгж нэвчээд орчих юм бол нөгөө эсийн дотор болж байгаа тэр сайхан үйл явцад цаад учруулдаг учраас алкоголоо бууруулах эсвэл чадвал уухаа болох. Тэгээд дээрэс нь илүүдэл жингээ багасгах дээр арга хэмжээ аваад ах юм бол хавдрын эрсдлийг бууруулж болно. Бас нэг судалгаан дээр бүр илүүдэл жинтэй холбоотой эрсдэл нийт тохиолдлын 40 орчим хувьтай холбоотой байгааг харуулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ илүүдэлжин өөх гэдэг маань дотор өрөвсөл үүсгээд байдаг. Энэ архаг өрөвсөл гэдэг нь болохоор эргээд нөгөө эсийн дотор явагдаж байгаа тэр үйл явцад аюул учруулад ингээд нөгөө дрын эрсдлийг нэмээд байна. Сая тэгээд ярьж яхад нөгөө энэ HPV вирусээс үүдэлтэй одоо энэ умаа хүзүүний хорт хавдар байна шүү дээ тий. Энэ болохоор нөгөө бүх хүнд ороод хавдар үүсгэждэггүй гэсэн шүү дээ тий. Тэгэхээр ямар хүмүүст бас эрсдэлтэй байгаад байгаа вэ гэхээр тамхины хэрэглээ өндөртэй хүмүүс байд юм бэлээ. Тэгээд дархлаа нэлээд сул хүмүүс, тэгээд генетикийн хувьд эмзэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тийм хүмүүс. За тэгээд шимт хичээлийн дутагдaltaй, за мөн архаг өрөвсөлттэй хүмүүс дээр одоо энэ HPV вирусын халдвар эрэг гараад тэр нь удаан хугацаанд явах юм бол бүр илүү нөгөө хорт хавдрын эрсдэл рүү авааччихд юм лээ тий. Бидний бас хавдрын тухай ярьж байгаа сэдв болгон дээр тамхины тухай гарч ирж байгаа тий. Тэгэхээр тамхины одоо тамхи татхад тамхины утаанд химийн маш олон төрлийн бодисууд байдаг. Энэ нь болохоор уушгаар дамжаад цуснд ордог. Тэгээд цус одоо бүх биеэр эргэлддэг учраас нөгөө бодисууд маань бүх эд эрхтэнд хүрээ. За тэр дундаа умаа хүзүүний эдэд ч гэсэн ингээ хүрдэг юм байна. Тэгэхээр нөгөө умаа хүзүүний одоо энэ хорт хавдрын эрсдлийг бас хавсраад гэх юм уу нэмэгдүүлцдэг.
ийм юм бэлээ. Тэгэхээр тамхи болон архины хэрэглээг бид нар бас ер нь хязгаарлах ёстой гэдгийг улам л ингээд ойлгоод улам л мэдрээд байндаа судалгааны ажлууд унших тусам. Хилээд юу хөө тамхиг бол нэг их тэгж хавдартай холбож харж байгаагүй юм байна. Яг үнийг хэлэхэд би хортуудаа, хортой химийн бодисыг амьсгалчих юм бол аюултай гэдгийг мэддэг. Гэтэ тамхи бол ийм нөгөө одоо ингээл эрсдлийг харангуй тамхи бол дандаа дээгүүр явж идэг тий. Тэгэхээр бас тамхин дээр анхаарах хэрэгтэй байх нэ. Тэгээ би энэ Умаан хорт хавдрын үүсэл эмчилгээний үүргийн талаар судалгаанууд уншиж хахад бас микробиомтой холбосон гидсний ашигтай бичил битүүдтэй холбож харсан шинэ судалгаа байсан. 2024 онд Journal of Cancer гэдэг сэтгүүл хэвлэсэн. Тэрийг харсан чинь бас бидний гидсний бичил битүүдээс хамаарад энэ Умаан салсттай бас холбоотой. Умаан салстанд бас энэ бичил битүүд байгаа тий. Гидсэнд бас бичил битүүд байгаа. Тэгээ эдгээр нь яаж хорт хавдартай холбогдож байна. Эрсдлийн хэсэг тийм үү, буурал тийм үү харуулсан судалгаа юм билээ. Тэгэхээр энэ гидсний бичил битүүдийн тэнцвэрийг алдагдахыг dysbiosis гэж нэрлэдэг. Тэгээд dysbiosis буюу энэ одоо сайн бичил битүүд нь багасаад муу нь ихсчихсэн нөхцөлд биеийн ерөнхий үрсэлийг бас нэмэгдүүлдэг. Бид архаг үрсэл байна гэдэг нь л эргээд нөгөө эсүүдэд буруу юм явагдах те эс дотор үйл ажиллагаагаа алдахад түлхэц болдог нэг зүйл шүү. Тэгээд дээрэс нь дархлааны хариу уруулыг өөрчилнө. Эстроген дааврын солилцоонд бас нөлөөлнө гэж байна. Тэгэхээр бид нөгөө эстроген гэдэг даавартаа анхаарал хандуулад хэрэглэгдсэн эстроген дааврыг биеэс гадагшлуулахын тулд эргээд гидснийхаа бичил битүүд рүү харах шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр гидсний бичил битүүд гэд ярихаар нөгөө нэг жимс, ногоо, шош, буурцаг, бүхэл өөрийн хоол хүнс гэд эргээд энэ бүх хоол хүнсээ илүү сайн хэрэглэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр номой түрүүн нөгөө антиоксидант талаас нь полифенол талаас нь яаж одоо эрсдлийг хавдрыг бууруулдаг гэдэг талаас нь ярьсан бол одоо тэр гоё ногоо жимсгнийг идэх юм бол гидсний ашигтай бичил битүүдийн хоолт хичээл нь болоо эргээд нөгөө бичил битүүд нь богино гинжин тосны хүчил үүсгэж өгөөд энэ үрслийг бууруулаад дархлааг дэмждэг. Тэгэхээр нөгөө dysbiosis-ыг бууруулахын тулд бид нар зөвхөн пробиотиктой хоол хүнсээ идэхээс гадна жимс, ногоо, эслэгтэй энэ хоол хүнсийг илүү идээд бас хэрэгцээгүй үед нөгөө антибиотикоо багасгах хэрэгтэй. Яг антибиотик бол зарим төрлийн аюултай бактерийг бол устгана. Гэхдээ тэр завсраа бас ашигтай бичил битүүдийг бууруулдаг учраас хэрэгцээгүй үед эм хэрэглэхгүй болж өгвөл эмийн болон антибиотикийн хэрэглээг багасгаад тэгээд нөгөө гидснийхаа бас Умаан ашигтай бичил битүүдийн тэнцвэрийг хадгалж явах юм бол энэ бас эргээд сайн нөлөөтэй байна гэдгийг энэ судалгаагаар харуулсан юм билээ. За тэгэхээр хоёлоо өнөөдөр сонсогчдоо Умаан хүзүүний хотор болон Умаан хавдар гэсэн хоёр тусдаа сэдвийг өөрсдийнхөө бэлдснээр тэгээд ойлгомжтой байдлаар сонсогчтой мэдээлэл хүргэхийг зорилоо. Тэгээд яг энэ хавдрууд яаж үүсдэг вэ? Ямар эрсдэлт хүчин зүйлүүд байдаг вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Түүнийг яаж одоо оншилдог? За хүмүүс болон амьдралын хэв маягаар дамжуулаад эрсдлийг хэрхэн бууруулах вэ гэдэг талаар ярилцлаа. За тэгэхээр энэ удаагийн дугаараас хэрэгтэй мэдээллүүд олж авч чадсан бахаа гэж найдаж байна. Бидний дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.